өнөөгийн энэ нийгмийн үед бол ер нь боловсон хүчний бодлого гэдэг ийм бүрэн алдагдсан гэж би бол хэлдэг юм аа. Ер нь одоо нөгөө муулаад байдаг социализмын үед бол харин боловсон хүчний бодлого гэдэг бол айхтар их энэ Монгол ардын одоо намын боловсон хүчний бодлого гэдэг бол их тийм ёстой хайрцагсан бодлого байсан. Хүнийг бол дороос нь дэвшүүлдэг. Тэгээд үе шат дамжаад янз бүрийн ажил дээр. За би өөр дээр л ихэд одоо би эхлээл одоо хойно сургууль улаан дипломтой төгсч ирээд л яаманд ажиллана гэдэг том ирсэн чинь сангийн аж ахуй төгөд явсан. Сангийн аж ахуйд нэг сар болж нэг жил болоогүй байтал чинь яаманд давна гэд би явахгүй гэд лоохоцоотой хэрэлдээл тэгээд тэнд 20 хонжогоо донгодуулаад одоо ирж байсан. Тэгээд ингээд юмыг дороос нь яваад тэгээд шатнд одоо яаманд чинь зааварлаг шилтсийн дарга орлогч цай тэгээд ингээд явдаг. За тэгээд намын ажилд нэг 50 олон нийтийн байгууллагын аж ахуйн ажил дээр ингээд сэлгүүлээд тавиад олон ажил дээр олон янзын хүнтэй, олон янзын арил шинтэй, олон янзын ажилтай одоо танилцуулдаг. Ингэж байж хүнийг тэгээд чи тэр шалгуурыг даавал дараагийн ажилд гар, үгүй л тэгээд одоо тэр чаддаг юм а хий гэдэг л ийм бодлого байсан. Тэгээд энэ болдвол бас энэ юмар замаар явцсан хүн шүү дээ. Сургууль төгсөөл тэр нийтийн аж ахуйн анхны бүр тэнд мэрэгжилтнэр жаал нухуулж угаал тэгэл дараагаар нь тэр нэг удирдах газарт нь бас нэг ахлах мэрэгчтэй хэлтсийн дарга гээд тэгэл дээшээгээ яваал ингээл шатаар яваал тэгэл хотын орлого өөргийн дарга энэ гэж явсан. Энэ номоор явсан хүн. Энэ номоор явсан хүн бол ягд ч хэзээ ч алдахгүй.